манай эхнэр хамт явъя гээд яахсна гэсэн чиггүй харъя. Хамгаалтанд хамт явъя гинэ. За явцгаа. Бараг л одоо чамагчин МСС-ийн мөнгө аваад бараг тийм доорн сонссноо. Энд байнга тэгэл явчих. Тэр хамаахгүй. Тойрогтой ажиллаж байна. Манай тойргийн хог арчдаг машин явж байна. 9 жил дүүргээсээ сонгогдсон их хурлын гишүүдтэй уулзаагүй байж байгаад өнөөдөр уулзж байгаа. Баярлалаа эсэнд. Манай нөгөө том номынхан цагтаа тавиад байна уу? Шүү цагтаа магтаа ирцгийг болоод байна. Тэр араа цагтаа ирсэн. Намаа хамгаалж яваа гинэ. Бас төрийн хамгаалтанд байдаг хүндээ. Тэг би нөгөө толгоо иднэгээд амлцсан. Ирэх 7 хоногт байж бол хэдүүлээ толгоогоо идцгээе. За баяр. За. Хауулын хамгийн ойрхон цэгийг чинь. Энэ өнөөдрийн амьдралынхаа 10 цагийг хэрхэн өнгөрүүлсэн бэ гэдгийг манай агуу намын влог бол. Хай. За эндээс ингээд эхлэх явчих өглөөний мэд. Биш 11-ээс ихгүй юу? Одоо 10 болж байна. Одоо гараа явуул цагтаа очсон зүг бид юм төрүүлчтэй хүмүүсээ үлээж хэн зүг бид юм. Төрүүлж очсон зүг. За тэгвэл кофе гоочод явъя. Манай эхнэр хамт явъя гээд. Яахсна гэсэн чиггүй харъя. Хамгаалтанд хамт явъя гинэ. Сонгогдсны дараа жилийн дараа уулзалт хийх гэж байна. Юу хийсэнгээ ярина. Юу хийх гэж байгаагаа бас ярина. Олон зүйл нэгдэг. Дандаа сургууль цэцэрлэг, зам барилга, байшин нэгдэг. Одоо надаас ямар нэгэн байшин нэхвэл би хэлийг гаргаад сууна. Тэгэхээр жоохон загнуулах л баг. Үнэ хэлцэл явсан зөв. Хууль тогтоох байгууллага бол хууль тогтооно. Би Коноп байх юм уу, Улаанбал байх юм уу гэж асууж ирсэн. Уулзалт болгон дээр сонгогчдоос Улаанбал бай гэсэн. Хүчтэй угаараа дарангууллыг сөрөөр өгсөн. Эхний дарангуулагч нь огцорсон. Нэг юм байгаа. Тэгээ амар уулзалт эхлэхийнхээ өмнө бахан зовлон тоочод айж байгаагийн шинж явах та тий. Жохон санаа зовоод байгаа бох тий. Яа үнэн жохон санаа зовж байна. Яг юм уулзлууд иж бас газруудаа яад юм бол гээд. Тэгээ том нөгөө нэг арга хэмжээ зохион байгуулдаг газруудаа чинь төрөөсөө дийлэхгүй л тий. Хүмүүсийн харддагчлал нэг гишүүн болоод амар мөнгөтэй болдог гэж хүмүүс боддог. Тэгдгэн ч бас байсан баг. За маань мэдэн л нэг жилийн дотор ер нь л уламжлал чангарчл яг тэгээд сонгосоо. За та идчихсэн. Чиний энэ юунаас ч айгүй юм юу юм аа тийм. Миний ерөнхийдөө камерын яраар өнөөдөр хойно сууж явна. Хажууд 8 суугаа бичлэг хийгээд. Би ч одоо ингээл влог гэдэг чи яриад байхыг л хэлж байгаа. Non stop тэгээд гоё штэ тий. Нөгөө нэг удаач шүү тий. Удаа өрөмцчихээ. Удаа өрөмцсөн. Кофе юу? Өсөн дээр кофе. За явцгаа. Тэн Иси. За. Чамаа бүсэж өгнө. Миний чат руу бичээд хэлсэн. Маргааш очиж самарна. Хөөн мөн ч шиг. Ашир туршлагатай ус төрчид олон сонгогдсон, тойргоо сонгогдсон хүмүүсийн хэлж байгаагаар ийм тойргийн уулзалт ирц цамир муутай байдаг гэсэн. Идэх айгу муутай байдаг. 10-20 ирээл тэгэл яадаг гэсэн. Надад бол хүний тойроос хамаалах. Одоо яг ингээд нэг юм хүмүүс юу бодож байгааг сонирн байна. Юу мэдэрч байгаа нэг сонирн байна. Яг улс төрийн үйл явдлаас өөр юм ерөөсөө ярихаа болцсон учраас яг өөрсдийнх нь таймлайн дээр одоо энэ утсан дээр амьдардаг болсон шүү дээ бид дотор нь. Яг тэр цаг үед ингээд улс төрийн мэдээлэл чигжээд одоо ингээд байгалаар ярих юм бол ингээд үйлрэхэг болцсон. Нараа хоолж харахаа болцсон. Яг бодит байдлаас ингээд тасарцсан. Тэгээд тэр
зориудаар бий болгож байгаа уур амьсгал тэр үйлэрхэг ертөнц дотроо дүгнэлтээ хийгээд хүмүүс яг ийм юм бодож байна. Нийт нийгмээрээ ингэж дүгнж ийн гэдэг ийм дүгнэлтийг хэвлэл мэдээллийн улс төрчид бүгдээрээ авчдаг. Тэг яг тэрэн дотроо эргэлдээд. Тэгээ яг одоо бодит байдал ямар байгааг одоо хадуулаа хамтдаа очиод хүмүүстэй гээ уулзаад ярилцаад үзье. Ардын намын дунд үеийнх нь залуу гэж одоо хэлэхгүй. Дунд үеийнхний улс төрийн арга барил ер нь жоохон онцгүй юм байна. Нийгмээ боддгоо. Дандаа зарчим уурж хайж яадаг. Болохгүй улаан шугамыг дандаа давж идэг. Эргээд тэрэн жишг болж үлдээд дараа дараагийн үйл явдлууд дандаа юм бусрамг дүгнэлтүүд төр ингэж өрнөдөг болдог. Ийм муухай юмыг эдний дунд үеийнх үлдээ гэдэг. Одоо манай медиа бол зүгээр дамжуулдаг. Тэр тэгж шүү. Та юу гэж бодож байна? Медиа өөрөө боддоггүй болсон байхгүй. Медиа бодох хэвээр. Зүгээр дамжуулна гэдэг бол зорилготой өрх хэрэгсэл. Медиа бол зорилготой. Ярилцдаг байсан байхгүй. Сонин цаасаар дамжуулаад сэтгэж боддог, ухдаг, уншдаг, судалдаг, мэрэгжлийн хүмүүстэйгээ ярилцдаг байсан. Сониноор дамжуулаад. Тэм учраас энийг ярж хардаг бай, хэдүүлээ өөрсдийнхөө толгоогоор боддог бай гэдэг нөгөө хэрсүү байя гэдэг уриалдаг байсан. Хэвтүүлгээрээ. Хэрсүү байяач гэж хэлдэг байсан. Хэрсүү үзэгч та гэж. Шууд хэрсүү хүнд найдаж байгаа байдлаар. 60 дахь сургуулийн оргилын арталт байдаг мөн баха. Тамхины хуулийн тухай жохоороо ярьж болно. Тэгэхээр хууль батлагдаад дөрвөн болохын тулд байгалийн хуультай, зам ёстой яг зөрчилдөхгүй байх хэрэгтэй. Хэрвээ зөрчилдгөл юм бол ямар ч халуун тамийн галаар айлах гад нэмэргүй хэрэгжихгүй хууль болно. Хүний хэрэглээг хорихгүй л одоо жишээлбэл төр хүнийг тамхи татуулахгүй гэж бодоод эхлэхээр л буруу бодож. Хүн хүсдэг тэтгэргүй хэрэглэх учраас яаж ч хорсон хэрэглэх учраас одоо ингээд жоохон хэрэглэхэд хэцүү болгоно гэж хориод босхийг нь нэмээд тэнгууд арталт нь тэр босхийг тойрсон зардал жоохон багтаа хуурамч хулх эсвэл бол бүртгэлээс гадуур хяналтаас гадуурх 8 минут цэцгэлээд энэ нь өөрөө нэг хүнээ хамгаалах гэсэн биш бүр чанаргүй хэрэглээр оруулах гэдэг. Жоохон тийм ээ. Тэгээ энийг одоо тамхины хууль хилцэж эхлээд одоо байнга ороо дээр орж ирнэ. Тэр үедээ саналуудаа хэлээд явна. Бас л том шүү. Одоо энэ хаан бол улам л нэмэгдээд одоо тийш тэр жаргаланд нисхийн явах зам мамд бол ингээд улам нэмэгдээд байгаа байхгүй. 4 жил 40-50 мянгаар нэмэгдсэн байсан. Одоо бол бүр л нэмэгдэж байгаа. Тэгж яах чинь энэ их олон хүн байхад 3 мандаттай. Хамаагүй цөөхөн хүн амтай газар тэнд 5-6 мандаттай. Энэ хуваарлалтаараа ялчаад байгаа шүү дээ. Ардын намч ерөөсөө. За. Их хүлтэй үрцэн. Сайн байна уу? Нарлж байна уу? Сайн байна уу та? За сайхан амарч байна. Цагаа бариад манай ах их хоёр ирсэн. Янз орж байна. За их чинь биетинхээ сайн. Одоо энэ мөнгө сарны оронд болсон чин бүрэн чин одоо хамаг юм хагаа ирсэн биднээс хэцүү байна шүү дээ. Тэгсч одоо 3 дугаар имлэг дээр би яг хяналтанд явдаг. Одоо ч 8 жил хөвчрээр явж байгаа. 3 ч уучгийн талтай сайн шүү дээ. Тэгээд дээр нь хавдар гараад хавдар авах болсон. Тэгээд сая 3 дахь очиод үзүүлээд ингэсэн чинь манад л өрдө хамаахгүй шүү. Та нэг рүү яваарай. Үгүй одоо танад зүгээр л ингэ хэвддэг байсан чинь сайдын тушаал гарсан. Зөвхөн өдөөнийхөө асуудыг л. Чин бүрэн чи өстө дэндүү юм аа. Одоо танаас самбуу одоо чи сайн хөөжл дэндүү дотор бэстер явж байгаа юм битээ доо. Янз бүрийн юм ярьж дээ одоо. Бараг л одоо чамагчин МСС-ийн мөнгө аваад бараг тийм доорс сонсноо. Энд байнга тэгэл явчих. Тэрийг хамаахгүй. Тэрийг бол мэдэх хүн би мэдэхгүй. Тунгааж бодох хүн би тий. Тэгээд зарим нэг нь бол ялахгүй. Хаанаас мэдсэн уулзлуулахыг?
Хаанаас уусан? Бистер. За. Сайн байна уу та? Сайхан амарч Сайхан амарч байна. За сайхан амарч байна. За сайн уу. Байна. За хичээл юу вэ? Нам тавина. Үз тараас үуч юм. Би хаан сайн. Гайгүй эмнэлэг цэцэг гэсэн чинь даатгал байхгүй. Төрөөс харахаа болчихсон. Гүд далтор гэсэн. Бидний хэстэй үнхээр нэр. Эрүүл мэндийн даатгал боловсрол хайвгаа юм гэсэн. Баларч цайр. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан амарч. Сайн уу яаж? Сайн байна. Сайн уу аа? За 11:30-д хэдүүлээ эхэлчихье. Ирсэн хүмүүсээ хүлээлгээд явах тий. Зэрэгт хүлээж байгаа шиг. Анхны бие даасан тоглол та. За бүгдээрээ сайхан намарцгааж гин үү. За ингээд та нарынхаа одоо өндөр итгэлийг авч их хуралд ороод 1 жилийг тойрч байна. 1 жилийн хугацаанд тийм шинжсэнгүү сургуультанд сууж байгаа юм шиг явсангүй бас их улс төрийн бөгөөд төрийн хууль тогтоох маш их өндөр ажлууд ачаалалтай байлаа. Тэгээ өнөөдөр та бүхэндээ бас хийсэн ажлаа юу хийж байгаа вэ? Ер нь та нарын гол нь бас бодлыг сонсож байна. Тэгээ нэг алдаа гаргасан. Би одоо сая уулзалт хийхдээ эхлээд дүүрэг хороондоо ингээд мэдэгдээд ингээ явдаг юм байна л да. Тэгсэн нөгөөх нь яг өөрийгөө нэг юм Монголын сошны эзэнгээ бодчихдаг юм ааш. Би одоо ингээд уулзалт хийх чинь эрс үгүй энэ төр гэж зураг оруулаа болцдог гэж бодчих. Тэгээд энэ алдаа гаргасандаа энэ намынхнаасаа намынхаа одоо шат чатны дарга нараасаа хорооны дүүргийн удирдлагуудаас бас хөлцөл өчий. Юм мэдгүй хүн чинь ингээд тэгээ дайраа явцдаг хүн чинь ингээд заримдаа бас алдаа гаргах юм аа. За одоогийн байдлаар сонгосон гишүүн чинь 2 байнгын ороонд ажиллаж байна. Эдийн засгийн байнгын ороонд ажиллаж байгаа. Эдийн засгийн байнгын ороонд 2 дахь жилдээ одоо ингэ ажиллахаар болсон. Төрийн байгуулалтын байнгын оронд цахимаас эдийн засгийн байнгын оронд бол одоо нийгэм эдийн засгтай холбоотой бүх асуудлууд орж ирдэг учраас зориуд албаар өөрийн миний одоо чиглэл нь бол нийгэм эдийн засгийн нийгмийн чиглэл рүү явах учраас эдийн засгийн байнгын оронд орсон. Төрийн байгуулалтын байнгын ороо бол одоо яг энэ засгийн газар, төрийн удирдлага, төрийн бүтцтэй холбоотой том шийдвэрүүдийг, гол шийдвэрүүдийг гаргах учраас энэ байнгын оронд орж ингэж ажиллаж байгаа. Үндсэндээ парламентын ер нь хамгийн том 2 байнгын ороо, хамгийн 2 том голлох шийдвэрийг гаргадаг 2 байнгын оронд ингэж ажиллаж байгаа. За энэ төвшин нарын 41 гишүүн одоо 50 гишүүн болсон. Нийгмийн даатгалын хувьд ерөнхий одоо хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Энэ бол одоо идэвхтэй ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Цалин олгож байгаа болон цалин авж байгаа хүмүүст илүү хамаатай. Одоо ингээд хоол унааны зардлаас нь хүртэл бүх гарч байгаа зардлаас нь нийгмийн даатгалын шимтгэл авдгийг нь жоохон хөнгөлж, бизнес эрхлэгчтэй жоохон хөнгөлж, тэр гарсан мөнгөөрөө илүү цалингаа нэмэх боломжийг нь олгох, эсвэл ажлын байрыг нэмэгдүүлэхийн орон тоогоо нэмэгдүүлэхийн боломжоор нь хангах гэдэг ийм хууль өргөн барьсан. Хилцэж явж хагаад шалтгаангүйгээр завсарлуулад 4-5 сар болчихно. Засгийн газар нийгмийн даатгалын багц хууль өргөн барих гэж байгаа гэж хэлээд жил тойрч. Өөрөөсөө юм өргөн барьдгүй, хүний өргөсөн юмыг өргөн бариулдаггүй, явуулдаггүй. Хилцэх хэсгийн шийдээд хилцээгээд юм завсарлага аваад одоо хэдэн сар болж байгаа. 4 сар болчихно. Одоо энэ бол 2025 оны төсөв батлагдах жахад буюу нодлон намар яг ажил аваад засгийн газар хамгийн анхны төсөв оруулж ирж байхад тендергүй худалдаа авалт хийдэг болъё гэдэг санаачлага Нямбатар даргын зүгээс төсвийн хууль дагуулад орж ирсэн. Хурдан ажил хийхэд бол худалдаа авалтгүй болъё, тендергүй болъё гэдэг ийм асуудал орж ирсэн. Ингээд төсөв дээрх үндсэндээ маргаануудыг гэсэн би товчилж яриад байна. Тэгээ 2025 оны төсөв ингэж бөө маргаан болж явж байгаа батлагдсан. Төсөв дээр тавьсан хоргийг парламент хүлээж авсан тохиолдолд хэрхэн хилцэх вэ гэдэг дэг байхгүйсэн. Хууль байхгүй. За ингээд би ёс зүйн дэгийн байнгын орон тухайд ажиллаж байсан. Тэгээд ажлын хэсгийг ахлаад нэг удаагийн хууль санаачлаад энэ төсөв батлагдахгүй байх эрсдэл үүсийн гацаанаас гарах ажил хэсэг яагаад тэгээд 2020 он хамгийн анхны миний хууль батлагдсан. Энэ парламентаас хамгийн анх хуулиа батлуулсан та нарын сонгож явуулсан гишүүн. За, арчилсан намын бүлгийн гишүүд санаачлаад их хурал дээр хяналтын сонсгол хийх бол цөөнх өдөрддөг байх
зохицуулалттай хуулийн төслийг боловсруулж өргөн байсан. Тэмүүжин нарын гишүүд, бүлгийн дэд дарга нар. За энэ хуулиа батлуулсан. Их хурл дээр хяналтын сонсголт хийх юм бол өөрсдөө удирдна. Хамгийн анхны одоо хяналтын сонсголтыг хийх саналыг манай Баярмаа гишүүн, Жудгийн Баярмаа, Гамбат гишүүн хоёр санаачлаад за бусад гишүүд дэмжиж одоо сая би өнгөрсөн 7 хоногт гар үсэг зурсан. Харбины хилцээр сая энэ гашуун сухаттай холбоотой энэ хилцээр нүүрсийг яагаад одоо хэрвээ инх хоёрынх нь яриад байгаа үний юм бол одоо эдний чинь ярианд итгэх аргагүй болж байна. Үний юм бол яагаад 5% хямдруулъя гэж яхад бид нэр 50% хямдруулж зарсан бэ гэдгийг хяналтын сонсгол хий. Тэгээд арчилсан нам өөртөө удирдна гэдэг ийм санаачлага явж байгаа. Энэ хоёул холбоотой хилцээрүүд донд юу болсон бэ? Хэн юу ярьсан бэ? Юу ямар шийдвэр гаргасан бэ гэдгийг ил болох ажлыг лавл арчилсан нам хийхээр боллоо гэсэн. Өөрийн санаачилж хийхээс гадна бусад хүмүүсийн явж байгаа буруу юмд цаг зарцуулна гэдэг бас асар их байна. Гишүүдийн ширээн дээр одоо жишээл өглөө яваад ороход бүтэн ийм номнууд байж. Яг өглөө өнөөдөр хилцсэн шүү дээ. Одоо бид нэр ядаж нэг 7 хоногийн өмнө материалаа өгдөг байгаа ч гэдэг зарим нуудад их хурлын энэ дээрээс хэлж байгаа л харагддаг. Би ч бас хэлжлээсэн та хэд анзаарсан. Уншиж энэ амжихгүй дээ гэдэг байдалтай ингэж өгдөг. Тэд нар тэмцэлтэд бас асар их цаг зарцуулж. Тэгээ хажуугаар нь улс төрийн үйлдэлийг асар их цаг зарцуулж. Хилцэх асуудал багтахаа болохоос өмнө манай намын гишүүдийн бэлэн болгоцсон байгаа энэ хэдэн хуулийг 4 хууль байна. Энийг л намрын жуулганаар чихэх гээд байна. Дааш нөгөө хэд чинь ус төрчөд өөдөөс нь энийг явуулах гэхээр тэгвэл чи намайг дэмжих юм аягтай. За тэгээд санаанд орж байгаа юмнууд бол ийм байна. Тэгээд та нарынхаа бас саналыг сонсъё. Араас нь бас уулзалтууд байгаа учраас. Хэрүүлээ болооч. Хэрүүлээ хийх гэдэг юм бол тэр нэг цагаан ордонтой очиод хэрүүлээ хийх. Байшин барилга бариад идэг дотор нь тавилга байхгүй. Улсын төсөв 11 сарын 15-нд одоо 15 хоногийн дотор баталж амжихгүй бол улсын хурл автоматар тарна. Тийм биз дээ. Хуулийн тийм байдаг шүү дээ. Ерөөсөө улсын хурл цаашаа явна гэж итгэх юм байхгүй. 15 хоногт шин засаг бүрдээд тэгээд төсөв батлын гэж үлгэр байхгүй. Тийм биз дээ. Засгийн газар огцорчвол тэгээ яах юм бэ гэдэг асуудал. Засгийн газар огцроод ерөнхий сайд огцрох юм бол ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болно. Зүгээр ингээд шууд яваад өгчихгүй гэсэн. Сайд нар бас сайдын үүрэг гүйцэтгэгч болно. Тэгэхээр өөрсдийнхөө оруулж ирсэн төсвийг огцорсон ч гэсэн батлуулаад ингээд явах. Ирэх биш одоо энэ Монгол төр байна да тийм ээ. Нэг хонцон сэтгэлээр хандахгүй байх гэж. Төрийн үйл ажил явах л ёстой. Тэгэхээр энэ төсөв бол батлагдаад явна гэдэг бол итгэл үнэмшилтэй. Улсын их хурлын гишүүн Лодой Самбуу маань дээрээс нь дүүргийн иргэдийн хурал төлөөлөгчөөр сонгогдсон Мөнхбаатар, Мөнх Жаргал, Сайн хүү гэсэн энэ 3 төлөөлөгч маань бас уулзж байгаад маш их баяртай байна. За баярлалаа, ирсэнд баярлалаа. 9 жил дүүргээсээ сонгогдсон их хурлын гишүүдтэй уулзаагүй байж байгаад өнөөдөр уулзж байгаа. Баярлалаа ирсэнд. Тэр нэгдүгээр эмнэлгийн мис заслын үүдэнд уйлаад зогссон. Ах トゥ гээ дуудаад уцаар мөнгө өгөөсөө өгөхгүй бол сторийг бичихгүй байна. Бүр мөнгөө өгчөөд стор бичээд тэгээд эмнэлэгт хэвтэн мөнгөгүй бол өхнө гэсэн. Тэгээ бид нэг одоо өөх гэж хэлээд байгаа юм. Тэр чин бүрэнгэстэй ирээд уулзаад гэж хэл заяа юм болооч. Би нэг сая гаруйхан төгрөгийн тэтгэвртэй. За нэг жилийн тэтгэвэр авахд яг сая гаруй төгрөгийг буцаагаад өгч. Гэхдээ би 12 сарын зээл авч байгаа мөртлөө яг ачир дээр 11 сарын зээл авчих ш. Нэг сарын зээлийг буцаагаад өгч. Тэг ямар ч юу одоо хонд эрсдэлгүй болгож өгч байна л да би улсыг бол нэг гэсэн да. Зарим иргэд маань хэллээ энэ сургууль цэцэрлэг баригдаж сайхан байгаа боловч яг баригдаад орох гэхээр тэр дотор нь ерөөсө тоног төхөөрөмж нь хүүхдүүдийн хэрэглэг хэтлүүд нь багш нарын материал ерөөсө байдаггүй баа. Өрхийн эмнэлэгт ажилтیں۔ Манай энэ хаан уул алдар чавхлын айлмаа хоёр сонгуульд гарч ирэхдээ одоо тэр дэнжтэр нэг өрхийн эмнэлэг барьцсан. Ингээ орохлоор бүх юм тоогоор ажиллана гэдэг. Тэгээ одоо өрхийн эмнэлэг тэрний тэр төсвийг яаж хөж өрхөвдөө гэдэг одоо ингэсэн. Одоо төлбөртөө үйлчлэгээ хийдгүү. Тэгээд ийм болохоор чинь одоо өрхийн эмнэлэг орж чадахгүй. Одоо тэр дэнжтэр нэг барилга 2 жил болж байна. Тэгээ алдар жавхлан одоо оруулаадахыг гэж сонгуулиулаар ирээд уулзаад бид нартай ирж уулзаад за одоо оруулаадахыг. Мөө одоо 6 сард оруулна гээл тэгээд ингэсэн одоо байхгүй. Ер нь манай гишүүн Лодой Самбуу бол бас
хүчээ шавхаж одоо чармайж их сайхан ажиллаа хийж байгаа нь харагдаж идэв. Би үүнднээс баярлж баясчил байдгийг. Улам цааш нь амжилтанд хүрээрэй гэж баяр хүрье аваасаа. Ирсэн тав хүнд баярлалаа. За баярлалаа. Таны төрөний тэр юу ч их зөв шүү. Та тэгж бодож байгаа шиг зөв. Орон сууцчлуулна гэдэг би эсэргүүцдэг байхгүй. Орон сууц тэр нэг байшинд нийтээр амьдруулж яах гэдэг юм бэ? Энэ хүн хашаанда ямар гоё би өөрөө гэр ороод амьдарч байсан юм чинь. Баян зүрхтэй. За миний влог нашраа. Миний влог нашраа. Өдөр дарга. Дадаа манад очсон гэсэн хамттай хүрээд би шүлээ хийгээ байж заяа. Шүлээ боо уушрыг. За та уушрыг гэсэн. Хаталтаа. За. Бүгд хаталтаа уушрыг явна. Манай гэргээ. Оо за сайн байна уу та? За Монгол болчихлоо. Манай нөгөө том номынхан цагдаа тавиад байна уу? Хүмүүс бол ерөөсөө ус төр ерөөсөө ус төрчихгүй байгаад ус төр байхгүй байгаад манай энэ дарганаар ингээд яг уцаа ширтэл ерөөсөө монголчууд тэр яараа өөрсдийг нь анхаарч игээ бодцсон. Баярлалаа төөрөө тийм ерөөсөө байхгүй. Бид нэр алдчихна. Арт хүн бидний тал солиорхоо болох хэрэгтэй. За манай цагаа барьдаг хүн. За хэдгээр орооныхоо. Цэнгэл одоо самбуу. За ирсэнд их баярлалаа. Ярилцах юмнууд их байна. Сайн байна уу та? Тэгээд уулзалт тэгээд ясч гоё л шүү дээ. Чи ихтэй жоохон өсмөр байна. Өсөлтийн витамин. Тэгвэл жамаас болоод ингээ бүх зүйл 90 доороос бичигдээд байна. Уг нэг 20 юм шиг харагддаг. Энэ нэг цагаан өснүүдээс болоод жоохон 30 юм шиг харагддаг. Одоо уулзалт хийнэл одоо самбуу гэдэг ингэж штэ. Тэнгүүт нөө ардын нам ингээ засгалж байгаа. Тэгээ энэ тэнд хорооны нөгөө хамаг төлөө төснөөс нь ахуулаад хяналтанд авчт. Тэгээд өөр намынхны уулзалт дээр очиулах барьчдсан юм байна. Тэгээ нөгөө хэд нэг ховноос айгаад ирдэг юм шиг. Бас ийм энэ гэр оролттой газрууд бол битүү идэг гэж. Төлөө түүш хоолунд бүх юмар нь барьцсан. Тэгээд лодоо дээр очиод юу алуулна гэдэг. Номотойгоо влогыг явуулсан чи хуучны сайхан цагаа санаанд ороод. Тэр чи өөлдөө нэвтрүүлгээ хийгээд байсан. Би ер нь ааштай юм. Гайгүй те. Шүү цагдаа магдаа ирсэн юу болоод байна. Тэр араа цагдаа ирсэн биш. Намаа хамгаалж яваа юм гинэ. Бас төрийн хамгаалтанд байдаг хүн дээ. Хамгаалуулж байна. За. За. 2 цаг 30 минут болжээ. Урилгын юм аваад хүрэлцээсэн та нартай их баярлалаа. Удаан хүлээлгэсэнд их уучлаарай. Алга уусанд их уучлаарай. Энэ хугацаанууд энэ улс төрийн ямар үйл явдал дуусах юм биш үү? Тэгээд энэ бужигж байгаа энэ үед нь бас та нартай уулзаад ер нь та нар манаас юу бодож явж мэдэрч байгаа юм бол гэдгийг сонсгон зүг баг. Яг тогтмол яг юу хийж байгаа яаж байгаа вэ гэдгийг ингээд блог хийгээ оруулцдаг юм. Өөрөө сэтгүүл зүйн салбараас одоо энд улс төрийн салбарт үзэж байгаа хүний хувьд бол нээлттэй байдал, ил тод байдал бол хамгийн чухал гэж авч үздэг. Ямар ч хардалт байхгүй, ямар ч сэрдэлт байхгүй, юу хийж байгаа, юу бодож байгаагаа тогтмол илэрхийлнэ. Би бол хонхны дуу зоргийг Батраа гэдэг үрээтэй орж исэн. Өөрөөр хэлбэл арчлал, хүний эрх хэрэгчлөөг хамгаалах нь миний үндсэн ажил байна гэсэн. Ил тодл мэдээлэл гэдэг нэрийдлэр хүмүүсийн үзэл бодлыг цагддаг, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг болиулъя гэдэг хууль өргөн гарсан. Гишүүн болоогүй байхдаа санаачилсан ажлууд маань хууль болсон. За жишээлбэл хүүхдийн мөнгөний асуудал. Хүүхдийн мөнгийг эцэг эхийн орлогоор нь ялгуурлаад өгье гэж засгийн газар шийдвэр гаргаж ирсэн 2021 он. Тэр үед үндсэн хуулийн цэцэд хандцсан. Үндсэн хуулийн цэцэд хандаад хэрвээ энэ хүүхдийн мөнгө гэдэг нэртэй юм бол хүүгүүд олгоо авах ёстой. Хэрвээ бага дунд орлоготой айлын хүүхдүүдэд олгох мөнгөнд итгэмж гэдэг нэртэй байсан бол орлогоор нь ангилж болно. Тийм учраас үндсэн хууль зөрчиж гисэн. Засгийн газар тухайн үе тийм байхгүй үгүй гэдээсэн үндсэн хуулийн цэцдэр маргаан үүсээд
зөрчсөн байх магадaltaй нэг маргаа үсээ сангийн сайдыг 2 дуудсан засгийн газар тэр дорн шийдвэрээ өгчихсэн. Хоёрдугаарт нь татварын алба хүний дансны мэдээллийг авдаг болсон. Шууд ороод нэгжиж хүний дансыг үздэг. Тэгээд тэрүүгээр нь дамжуул гомл гаргадаг ийм нөхцөл байдал үүссэн байсан. Энэ бол хүний эрхийг зөрчиж чинь халдчихгүй байх эрхийг зөрчиж чинь гэдэг цэцэд өгсөн. А тэр цэцэд 22 онд өгсөн санагдаж байна. Би 22 онд өгөөд сая 24 оны өвөл миний өгсөн тэр гомдлыг цэц үндсэн хууль зөрчсөн байна гэж үзээд их хурл руу оруулсан. Өөрөө оруулсан асуудлаа 24 онд өөрөө баталсан. Ингээд хүний тэр эрхэнд талддаг дансыг нэгждэг асуудал одоо байхгүй болсон. Тэгэхээр үндсэндээ ингээд 2 хууль орж ирэнгүүтээ батлуулсан байна. Хамгийн ихний ажлын хэсэг нь бол би өөрөө энэ салбараас гарсан учраас хэвлэл мэдээллийн эрхчлэг хангах талаар санал өгүүлэлт боловсруулах ажлын хэсгийг өөрөө ахлаад төрийн ер нь ямар ч байгууллага хэвлэл мэдээлэл ачлуулахгүй, хэвлэл мэдээллийг санхүүжүүлэхгүй байх гэдэг юм. Ерөнхий цөөхөн зохицуулалттай нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулаад байж байна. Одоо төсөл нь ерөнхийдөө бэлэн болж. Тэгэхгүй бол төр нь хэвлэл мэдээллийг санхүүжүүлдэг. Эргээд нөгөөдүүлээс эрхчлөө тэнцвэр нэхэд ийм боломжгүй юм тойрогт орцсон. За ялгуурлан гадуурхалтын эсрэг арга хэмжээ авах талаар судалгаа хийгээд одоо энэ бол ялгуурлан гадуурхалтын эсрэг гэдэг хуулийн төсөл бэлэн болсон. Ди парламент дээр санал аваад дуусч байгаа. Одоо ер нь өргөн барихад бэлэн болсон ингээ байж байгаа. Энэ саран чулуун гэдэг биш үү ахалж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтэд танилцах энэ ажлын хэсгийн бас ажлын явц үнэхээр таарав байгаа. Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай улсын хурлын тогтоолын төсөл. Энэний ахлагч нь Баасан жаргал гэдэг шин хууль жигшин байгаа. Монгол Ардын намын. За энэ дээр бол маш их оролцоотой ажиллаж байгаа. Амжилт хүсье. Би ч нэг оюутан байхдаа танаас нэг чартер нэг үзсэн шүү дээ. А тийм үү? Санаж байна. Йоко багш таны цатгааны ладаах залгасан чинь. Тэгээд чинь ганц нэг чарталж байсан шүү дээ. А тийм үү? Тэрийгээ сольсохж үзслээ. За. Тэгсэн чи хөөх юм ярьсан байна. Бүгдөрөнгийн нэрсэнд баярлалаа бүгдөрөнд нь. Сайхан намарч чинь манайхаа өнөөдөр чи айгуу сайхан өдөр юм байл шүү дээ. Надад нэг юм байд юм аа. Ковид гэж нэг айгүй хэцүү юм болоод өнгөрсөн тий. Тэр яагаад тэр нэг биднийг 8 сая төгрөгөөр эмчилсэн гэдэг нэг юм болсон доо. Тэрийг миний хуу задлж болох уу нэрээ. Ковидын үед тэр айхтар төсөв болж байгаад нямхүү гэж эмчийг би Улаанбаатарын нэвтрүүлгээр оруулж байлаа. За энэ 7.5 сая төгрөгийн эмчилгээ чи энэ байна гэд имийг үзүүлээд ингээд за нөгөө эмч засгийн газрыг би шүүмжилтээ та нар амтны зовлон дээр зооллоо. Ингээд тэр оройноос эхлээд л одоо самбуу ковид дуустал ардын дайсан болчихсон. Чи бууралтлаа зүтгэж байгаа энэ эмчийг чи загиндаг мó бацаан хэмбэ гэж наваа барьж ядчихсан. Одоо цаг хугацааг сайхан. Нөгөө үнэн удаан ч гэсэн үнэнд гүйцэтгэдэг юу лээ нэг тийм манай нэг ерөнхий сайд байсан их ухаантай байсан. Тэр шиг одоо гүйцэгдэж байгаа. Ковидын төсвөөс сонсгол хийнэ гэж би сонгуулаад яг бүр амласан юм. Тэгээ амласан зүйл бол тэр. Ковидын төсвөөр сонсгол хийнэ. Энэ олонний зовлон дээр хэн зоолсон бэ гэдгийг өөрөө би ахлана гэж байгаа. Би энийг бүр заавал хийнэ. За next руу. Next руу яваад. Тэгээл гоё л да. Сартаа нэгээд амжуулаад байл тийм ээ. Ачгүй. За баярлалаа. За баярлалаа. Энэ удаад нөө зараа харин буруу арга замаар явцсан. Нэгт. Тэгээ хоёр дахь юм бол ер нь уусаа намчрахад ирүүлдэг өгч штэ тий. Стоп. Тойрогтой ажиллаж байна. Манай тойргийн хог очдаг машин явж байна. 190 мянгаас өнөөдөр 100 таан л уулзлаа шүү дээ. 100 ч хүрсэнгүй. Тэгэхээр уулзалтыг аль болох л их л хийндээ хат. Гэтэ сошиалоор бас хангалттай мэдээлэл авдаг болсон байгаа. За ингээл ярьж яхад сонгуулаар ч ингээл хэрсэндээ харин ч нэг. Тэр жил тэр ирээд би нэг гутал авсан сонгуул төрчлөлт нэгэд нэг хар батинг. Одоо тэр нөө эхний шторкон дээр шив шин. Тэгээ сонгуул дуусахад өсгий байхгүй болсон байна шүү дээ.
Энэгээр явал. Гэтэ сонгуул айгу сонирхтой. Уур амьсгал нь одоо ингээд амар их асуудлууд байгаа царай. Ингээд ингээд уур бухимдал байгаа үз ер нь тэгэнгүүт сонгуулийн уур амьсгал гэж сонгуулийн үеийн хүмүүсийн сэтгэл зүй шал өөр. Одоо ингээд өөрчлөл шинжилэл дахиад ихтгэл найдвар бий болж байна. За сайн уу. Сайн байна та. За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайхан амарч гин үү? Ингэж их удаан хүлээлгэсэн дуучлаарай. Их удаан хүлээлгэж шиг бодлоо. Ерөөсөө энэ парламент шинээр орсон ч гэсэн шинэко байгаагүй. Ороод хэдэн сарын дараа засгийн газар огцруулах амжилттай хөдөлгөөн өрнүүлж зөндөө зодон хийсэн. Тэгээ одоо энэ маань бас ингээд цаг хугацааны явцад бид нар чинь ингээд мэдээлэлээ дараад технологийн хэрэнд байгаа учраас мартчихээн бүдгэрчээ. Ингээ улс төрийн болон төрийн асар олон ажил хийгдсэн ийм завгүй өрнөн жил болж өнгөрлөө. Хэлэх хөвгтэй хийсэн ажилдаа нэг жилийн хугацаанд нэг яаж ажиллах юм бэ гэдгийг нэг үзүүлчихэд тэгээд нэг дүгнэлтийг нь сонсоод сэтгэлийг нь сонсвол их зүгээр юм болов уу гэж. Ийм уулзалтуудыг аль болох ойрхон хий гэж. Гэхдээ намайг 1 сар гэд хэлсэн чинь манай дүүргийн төлөөлөгч нар за тэр чи юу бол манайх чинь бас баяр амралтын өдрөө зөндөө юмнуудтай. Календар чинь бас жоохон хэцүү шүү. Тэгэхээр бас хэдүүл яг нэг тодорхой гэхгүйгээр ямар ч хэсэн ойрхон нэг уулзалтуудыг хийдэг бай. Энэ тухайга жижигтэй хэдүүлээ ярьцгааж байгаа шийдъя гэж шийдсэн. Шудраг цай. Тийм бэ. Яа, энэ тангаа гэж хэлдэг. Даа би танаас юм аа. Би ямар нэгэн байгуулсан. Нэг шудраг юу юм? Энэ өрийг яг үнсэн үедээ ямар нэгэн байгуул бидний эзэн болно шүү. Тэгэхээр ямар нэгэн байгуулж байгаа бүгдээрээ хийчихээрэй. Энэ байгаа хүмүүс хэрэг сан. Бид ямар нэгэн үзүүлэх. Хүний нийгэмд шудраг ёс гэдэг бол хуулийн дор байхыг л хэл. Хуулийн дор. Бид нар нэг дор амьдарч байгаа, эрхцүүд нийгэмд амьдарч байгаа хүн бол хүчин төгөлдөр хуулийн дор байхыг байлгахыг шудраг ёс гэж хэлнэ. Хуулийн дээр байгаа хүмүүсийн дэргэд авчрахын төлөө хэдэн залуучууд чинь одоо сонгуулиар би хонхны дуу зоргийг бадраа энэ дарангууллын эсрэг хонх цохын нураа яал гэсэн. Зоргийг бадраас нь уу? Бадраас дахиад өшөөж бадрах ёстой. Өшөөж бид нэр хонхны дуу зогох ёстой. Ингэжээж бид нэр арчилсан улс гэж хэлэгдсэн энэ социалист улсыг арчилсан улс болгохын төлөө явж байгаа. Бид нар ахмад үе, дунд үе, залуучууд насны ялгаа бидэрт үзэл санаад нас гэж байдаггүй. Бид нар нэг үеийнхэн байхгүй. Арчлалынхан байхгүй. Арчлалынхаа төлөө л явна. Монгол улсыг нэг арчилсан орн болгох хугацааг найшлуулж чадчихвэл энэ парламентод байгаагийн маань одоо гавьяа гэж хэлэх нь бас хайшаа тийм. Нэг үр юм да тийм ээ. Одоо ингээд гомдлолд суудаг, хүм муулдаг цаг биш. Айлын маргалдаан дотроос дундаас арчилсан олон болцсон. Энийг яаж ашиглах ёстой вэ гэхээр зүгээр л тэнд улс төрийн зодон хийгээд байх биш. Бид нэр энэ үеийг цонх үеийг ашиглаад яг саяны хяналтын сонсголыг цэрэг хүчнээс удирддаг болно гэдэг шиг яг энэ хуулиудаа оруулж бүгдээрээ батлуулна. Дараагийн засгийн газрыг бид нэр жишээлбэл яамдын тоог 9 дотор барихгүй бол хүлээж авахгүй гэж хэлнэ. Ийм боломжтой болсон байхгүй. Аль болох хурдан хугацаанд төр эмх зэгцээ болох, төр зардлаа хэмнэх, тэр хэмсэн зардлаараа эмнэлэгт ахмадууд зүгээр очиод нэг үйлчлэгээ авч чадхаа болцсон байгаа энэ нэг балаа юмнасаа гарах ёстой шүү дээ. Бидгээр сайхан байхдаа автомобиль шууд баярлаа. Яа, тэтгэл гараад тэгээ Ээлбэл аваа гэсэн чинь жимэт гэсэн юм юу таны нас болохгүй өгсөн бай. Мотостоос өгсөн юу хаад гэж бодож байгаа. Хаагүй. Ихэнх хүний даас сонссон байна. Нэг хүн юм хийж байхад 10 хүн би дээрээ дарахтай байсан. Тэр ингээд ерөөс юмыг бүх дандаа буцсан бойлгодог. Ямар сандаа одоо Нямбатад 5 дахь төрш гэдэг 2 өдрийг татсан болгочаад одоо ямар үйлдэл нээсэн гэж бодож байна.
барилга нураах үйлдвэр. Барилга флотын юу яах үйлдвэр гэж байгаа. Тэр бүр ингээд 2200 гаруй ажилчтай. Тэр 4 сая төгрөгийн цалинтай. Ийм юм хийж шít. Тэр нь юу гэдэг тэгэхээр одоо нөгөө хураагцсан барилгуудыг очиод буулгадаг. Тэгээд тэр ажилчид дандаа өөрийнх нь талын хамаатан наатан одоо юу яадаг юм. Ер нь Лудаг гишүүндээ бас амжилт хүсэн. Бас олон хууль санаачлаар залуучуудынхаа өмнөөс үг дуурайгаад бидний бас ингээд одоо нарцсан намын бас дуу хоолой явж байгаа танд бас баярлалаа. Нэг юм гимшиг төрөд болтгоо. Толгой чанд ингээд ярьсан дээр би өөрөө надад юу ч юус амдаагүй. Яг нэг газар амсны толгой амссан байхгүй. Хэдүүлээ нэг эндээ чанд идэхүү. Толгой чандаг зэг байгаа юм. За тэгэхээр ойрхон эх 7 хоногт байж бол хэдүүлээ толгоогоо идцгээе. За баяр. За нэг толгоо идцгээе шээ. Одоо би биетлүүлэгч танилцуулахаа мартсан байна. Манай инх туулга биетлүүлэгч одоо бүр ингээ яг дүүрэг хороонуудтай хамтарч тайд холбогдоод уцад байгаа наа. Аваад надтай цуг сууд тийм. Тэнд сууд. Уцаад буугаар үрчээд өгдөгөө. За тэгье. Уцаа хадгалаад аваарай. За. 10 гаруйны нэг уулзмаар ихтэй өөртөө чинь. 9 орнд толгой идэхээр 10 тайд чичив идмээр юм. За гарцгаая. Тэг би нөө толгой иднэгээд амлцсан байсан. Тэгээд тэр амлалтаа биелүүлэхгүй л. За хэдүүлээ энэ айлаар ороод манай очиж байгаа айл маань Цэрэн самбуу гэж манай намын хэлж байгаа. Хамгийн анх намайг сонгуульд нэр дэвших болоод намынхантай уулзаад хамгийн анх намынхантай танилцж байгаа байхгүй би. Тэгэхэд тэр донд чинь бас уур амьсгалын үед жоохон тийм байсан. Яг тэнд уур амьсгал жоохон тийм байна. Босч ирээд энэ залуу ялах залуу байна гэж шууд хэлчихсэн байхгүй. Тэгж танилцчихсан. Тэгээ одоо тэрнээс хойш миний улаан хамгаалагч л байдаг. Тэгээ тэрнээс хойш одоо энэ сошиал дээр би их чиг өөр заримдаа бити комент бичиж гуйдгийг. Тэггүй л та алдсан шүү дээ. Намайг троллоотой ирэлдээд байгаа байхгүй тийм бод хүмүүс биш. Алдцаад ороод ир. Чэм үү юу гэдэг ингээд ороод ир. Хаа болж бас мангар том шүү. Тэгэж ингээд би үлзийт эх 7 хоногт харж идэр надтай хамт тэр био үлзийт тэр яваараа заа. Аслагдмал. Тэгээ төрийн үйлчлэгнүүд нь амар сул. Одоо биогийнх нь надаас нэг л юмэг аяхгүйс юм а тэр сонгуулаар нэр. Тэгээ үер болохоор ингээд бүтнээр ингээд живчдэг. Тэгээ үерийн далан л зогсуулаад өгөөч гэж надад. Тэгээ нэг зураг төсвөн ямарчсан. Зураг төсвийн зарж ямарчсан батлагдсан. Тэрний чинь зураг бас амар үнэтэй гарна. 4-5 тэрбум гардаг. Тий. Ямар ч зураг төслийнхэн зардал нь батлагдсан. Одоо гишүүдийн ажлын алба гишүүдэнд гарч байгаа зардал энэ төр гэдэг айгүй их яригддаг. Гишүүдэд одоо ч би жишээлбэл одоо жолоочгүй байхгүй. Өөрөө ингэ яадаг. Миний влогийг үздэг хүмүүс мэддэг. Хурлын гишүүн болоод орлого багасчил байна. Одоо би их нартайгээ битээр юу ярьж байгаа вэ гэхээр за ямар нэгэн байдлаар нэг өмнө миний нэвтрүүлэг би ч өөрөө тэр нэвтрүүлэг өмнөх янз янзын бизнесүүдэд байхгүй болчоор хуулиараа янз янзын давхар эрхэлж болохгүй болчоор орлогын бодтоор айгүй багасч байгаа. Тэгээ их нартээр ямар сайндаа одоо нэг юм эхлүүлээ да. Тэгэхгүй бас болохгүй мэнэ гэд хоорондоо суралдаал яриа л байгаа. Шээс барих ч бас муу гэсэн ш тарай. Төвчээр шүү. Үгүй айгу муу гэсэн. Хинд юм уу чамд уу? Нөхөр шээсээ барих нь эхнэрт айгу муу. Ой бичгнэ. Йоо. Уртаараа замаа. Оо яг тийм аа. Эй. За. Үгүй яаж хaalти яг тийм байх таа шүү. Угаж байлаа. Гэхдээ гутлаа тайлцсан тайлаад. Миний төрөний хэлдэг Цэрэн самбуу гэж. Хауулын хамгийн ойрхон цэг их чинь. Хамгийн царай муу. Ой, янз бүр болсон. Яг миний дуртай. За би одоо өөрийнхөө санаадрага энэ өөрийнхөө блогийг хийгээд байгаа. Нөгөө гишүүнэ гэдэг блог. Хаан уул дүүргийн арчилсан намын хэрэглэх газрын дарга.
Сайн хөө. Хангул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. За манай мөнх жаргал байна бас. Дүүргийн төлөөлөгч. Хангул дүүргийн арчилсан намын дарга Мөнхбаатар. За мөн одоо дүүргийн иргэдийн хурлын хуралдах арчилсан намын бүлгийн дарга юм байна. Өөрөө машинаар хэлсэн. Яг надад хэлсэн. Сүүлд нэр бот авсаа хэлээ те. Миний олгүй сайхан болдсон шүү дээ тий. Айгуу гоё. Сайхан болдгийг. Загчтай баярлалаа. Баярлалаа ирсэн баярлалаа. Бай. Юм уу сайнад үхгүй чи. Марса. Хаваа. Бүгд хаваа. Гоё уушралаа. Нэг хацаа. Бай. Сая зүгээр трейлер нэ гэж бод. Яг юм байна марсан. Хүмүүс өөрөөлнө, явуул саналын өгүүлнэ. Тэг хүмүүс нь их хайртай, хүндлэн. Их сонгуул болж байгаа юм шиг санагдчихлаа. Тэгж штий яг тийм. За тэгээд Улаанбаатарт 19 цаг 57 минут болж байна. Хэдүүлээ чинь өглөө 10 цагт эхэлсэн 20 цагт дуусж байна. Ингээд энэ өнөөдрийн амьдралынхаа 10 цагийг хэрхэн өнгөрүүлсэн бэ гэдгийг манай агуу номын блог болгоно. Блогоор уулзаж дахин уулзсандаа баяртай байна. Блог хийх чинь бас их зардалтай. Тэгээд байнгын ингээд бас хийгээд чадахгүй байгаа. Гэтэ хий. Энэ бол ингээд new normal. Одоо шинэ үеийн ус төрчдийн нээлттэй байх, ил тод байх. Тэр утгаараа ингээ влог хийн. Ямар нэгэн чамирхал, ямар нэг юм байхгүй. Яг байгаараа байна. Явуулна. Влог зориулж ямар нэг юм хийхгүй. Ямар нэг юм хийхдээ зориулж влог явуулна. Гэх юм уу? Гэтэ гоё байна. Сая бол их чилж штэ. Ихчнэр. 1 жил болоход чамайг анх гişүн болоход чинь за миний дүү чинь эхний 1-2 жилдээ чи юм хийж ерэн суралцсан гэж явах бах та гэж ботсон гэж байна. Тэгсэн чинь ингээд 2 хөл батлуулаад 4 хөл өргөн бариад засаг огцруулаад гэж мэгээд ингээ яасан. Гоё байна. Хүлээлтээс тавч нэг хэлхий сонсох чинь бас сайхан юм биш үү? Гоё л байна. Гэтэ яг шүүмжилтэй хандж байгаа эсгүүд бол мэдээж хэрэг байна. Гэтэ нэг үе бодвол нэг юм өөр усна ажиглагдлаа. Сая өнөөдөр би ингээд нийтдээ 7-8 хорооныхонтой уулзлаа шүү дээ. Тэгэхээр тэр дундаас хурлын гишүүн бол хууль тогтоох үндсэн ажилтай гэж бүгд яг нэгэн дугаар хэлж шүү дээ. Нөгөө хуучны энийг чи янзал тэрийг чи энэ хогийг зэвэрлэгээд тэгээ болсон байна. Маргааш нэг өдөр өнгөрөөд нэгд өдрөөс засаг төр яах вэ гэдэг үйл явдал маань өрнө. Төрийн байгуулалтын байнгын орон дээр төр завсарлуулсан. Тэгээд энэ амралтын өдрүүдээр завсарлага авсан тал тэгээ нөгөө талынхантайгаа энэ амралтын өдрүүдээр хэрхэн ажилласан бэ гэдг нь харагдана. Тэгээ санал хураалтанд манай арчилсан нам ямар байр суурьтай байхаас шалтгаалаад үр дүнгууд нэг тодорхой болно. Хэрвээ санал хураалт үргэлжлээд ингэ явах юм бол чуулган оролдоод ингэ явах юм бол огцрох гэж байгаа талууд ингэ хоёр тал огцрох гэдэг шүү дээ. Хоёлоо их хурлын даргач төр ерөнхий сайдч төр. Тэгэхээр аль тал нь ингэ санал хураалтанд оролцуулахгүй байх. Эсрэг өөрчлөлт эсрэг санал өгөх хүмүүсийг аль болох чуулганы уралдаанд оролцуулахгүй байх гэдэг юм. Ийм арга хэрэгс юмнууд авч хэрэглэх байх. Манай үзэгчид одоо энэ дээр яг парламентын гишүүдийн тэр өдрийн чуулган байнга ороод эрцгийг харах хэрэгтэй. А нэг зүйл байгааг нь бас тодруулж хэлэхгүй болохгүй байна. Ерөнхийлөгчийн төрийн ажил. Төрийн ажил яг энтхийн үс рүү нэгд өдөр даваа гарагт эхэлж байгаа. Тэрэнд бас нэг 10 гаруй гишүүн явж байгаа. Тэгэхээр тэр эдийг бас
зогтчлаа барьчлаа гэж хэлж болохгүй. Энэ бол айл эртнээс энэ би нэг огцруулах гэдгээс өмнө альчлалын бүрэлдэхүүн энэ төр тодорхой болчтой учраас тийм хүмүүс байгаа. Тэгэхээр ийм зүйл болноо. Тэгээд ер нь бол би бол байр суурийг тодорхой илэрхийлээд байгаа. Аль альныхын талд орохгүй. Одоо орчсон нам сөрөг хүчин. Гэтэ сөрөхийн тулд сөрөг хүчин хийгээд байгаа юм биш. Том хулгаанууд яригдчихэв. Хариуцлагын асуудлууд яригдчихэв. Одоо жишээлбэл тэр ерөнхий сайдын тэр хууль зүйн сайдыг томилж байгаа юм тэр бол бас л зарчмын хувьд үнэхээр болохгүй мэдээлэлүүд энэ төр хийсэн. За их хурлын даргын хувьд бол одоос олон жилийн өмнөөс нэг нэр холбогдоод байгаа. Гэхдээ яг зүгээр нэр холбогдоод байгаа болохоос фактын хувьд ингэж факт нь бол хоорондоо мөрөхгүй. Парламентын талаас илүү хувь нь парламентын гишүүдийн талаас илүү хувь нь их хурлын даргатай итгэхгүйргүй болчлоо шүү дээ ер нь. Тэгэхээр аль альний зүгээр төр бүжигнүүлэх гэхээс илүүтэй ёс зүйн хариуцлага, үйл ажиллагааны хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр суурийг би хувьдаа баримталж байгаа. Манай бүлэг хуралд шийдвэр гаргаагүй байгаа. Одоо ингээд энэ парламентд байгаа шинэ хуучин гэнэ хамаагүй 126 хүн яг үнэндээ дор бүрнээ энэ улсад нэг хэрэгтэй юм хийж гисэн чин гэрмэлзэлтэй байгаа. Би бол яг ийм итгэлтэй байна. Яг гэвэл бүгд бид нэр адилхан хүмүүс учраас бүгд л яг тийм бодож байгаа. Тэрэндээ хүрэх арга замууд нь зөв буруу гэдэг асуудлууд яригдана. Дээр нь хэрэгтэй гэж бодож байгаа зүйл нь хэрэггүй байх гэх мэт зүйлүүд байгаа болохоос ш бүгднгийнхэн зорилго бол ямар нэгэн байдлаар хэрэгтэй зүйл хийнэ гэж энэ тангар өргөсөн хүн болгон дотроо бодож байгаа гэдэг би итгэлтэй. Тэрнээс ороод амьдралаа сайжруулах шиг энэ гэдэг хэсэг бол би бол тэгж төсөөлөхгүй байгаа. Тэгэд энийг дүүэнийг ашиглаад эсэн бусын жагсаал тэмцэл цуглаанд янз янзын хүмүүс урайлна Непалд нь барин энэ төр гэдэг. Би бол жагсаал болгон дээр нэг л зүйлийг хийлдэг. Жагсахаас өмнө биднэрт хийж чаддаг зүйлүүд бий. Сонгуулаас эхлээд. Юм заавал хоорондоо байлдчиж шийдэгддэг энэ жишг рүү орчих юм бол болохгүй. Одоо жишээлбэл парламентыг тараах марах тухай яриа л эхэлж байгаа. Зарим нэг хэсэг нөхдүүд. Парламент нэг л удаа хугацаанаас өмнө тарах юм бол тарж болдог болчихно. Дараагийн парламентуудад байнгын үүдэнд нь жагсаал болдог бол. Одоо тарцгаа гэдэг. Ингээд Монгол төр үйл ажиллагаагаа хэвийн чигт үргэлжлүүлэх боломжгүй болно. Тэгээ ямар нэгэн жишг бол заавал давтагддаг. Бүр давж биелдэг. Улс төрчид хоорондоо өрсөлдөхдөө сошиалыг ашиглаад сошиалд ингээд юу ч болохгүй байгаа юм шиг ингэж мэдээлэл одоо хоорондоо байлдаад энэ нэргээд нөгөө парламентын арчлалын тархлааг сулруулж байгаа. Яг энэ 126 гишүүн бол олуулаа болсных болохгүй юмыг үнэхээр зогсоож чаддаг болсон. Болж байгаа юмыг асар сайн чанж буцалгаж болгодог болсон. Нэгэн жил болоход 4 төсөв хилцэж байна. Нэг парламент бүрдээд 1 жил боллоо шүү дээ. 4 төсөв хилцлээ. 2 дахь засгийн газрыг огцруулах тухай ярьж байгаа нь төр доктортой одоо төр засгийн доктортой байдлыг алдагдуулж байгаа гэж хэлбэртээс харагдаж нөгөө талдаа ямар ч богшромол буруу зүйл удаан урт хугацаанд өргөжлөх боломжгүй болцсон гэсэн үг байхгүй эрэг тал нь. Тэгэхээр эрэг тал нь биднэр ийм байна. Тэгэхээр маш сайн ойлголцол зөвшөлтсөл маш их мэтгэлцэн маш их ухаанаа зарж уралдуулж байж төрийн шийдвэр гарах нь байна. Ямар нэгэн буруу шийдвэр гарах юм бол тэр нь дараа буцах юм байна. Энэ бол одоо энэ өргөн парламентийн нэг онцлог гэж харах хэрэгтэй. Тэгээд энэ парламент ингээд юм ингээд жигд ингээд доктортой байх гэдэг болохгүй байгаа гэж шинж. Ямар нэгэн энд шүүмжил өрнөж байгаа, шүүмжил нь бодиттой байгаад тэгээд хариуцлага ярьж чадчихна гэдэг бол эрүүл байна гэсэн үг байхгүй. Тэгээ өөртөө ашигтайгаар эргүүлэх хэрэгтэй шүү дээ. Ямар нэгэн цаг хугацааг. Тэгээд ингэ машинтай миний блог дандаа машин дотор айгүй их юм ярьдаг. Тэр нөгөө бодол нь ингээд зэгцтэй болоод ингээд фолдерт нэгээд байна. Төвлөрч ийн бол гэсэн. За ийм байна. Үг болдож өхөр холдоод 10 цаг болж байна. Тэгээд энэ удаагийн блогоо энэ хүрээд өндөрлөе. Үй бүр баярлалаа шүү дээ. Йоо. Гişүнийгээ дайрлаа.